Манай 10хан подкастын 2 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Ингээд манай өнөөдрийн подкастын оролцогчид Зэвсэг төчний 331-р ангийн гэрээ цэргийн албан хаагчдын төлөөлөл оролцож байна. За хэрхэн гэрээ цэргүүдийн энэ өдрийн хамрыг ирье. За албан давтаа яв. За ингээ юуны өмнө та бүхэн өөрсдийг одоо сонсогчдод танилцуулаач. Та бүхэн амрыг ирээ. Намайг цаг цэрэнгийн Цэвар Авдан гэдэг. Цаг цэрэнгийн 4 дэх болж 2001 онд төрсөн. Би Баянгар аймагта 10 жилийн Уган Баярагшийн удирдлагаар төгссөн 2 дугаар сургуулийг. За манай хоёрын Намайг Дөгдөгийн мэмөр гэдэг. Би Хинтэй аймгийн дадлсан төрж өссөн. Ерөнхий боловсролын сургуулаа дадлсандаа төгссөн байгаа. За мэмөргөн бид хоёр бол ихэр Намайг Дөгдөгийн бил харцаг гэдэг. Би Хинтэй аймгийн дадлсанд өсөж Дөгдөгийн баг хөвд болж төрсөн. Тэгэхээр өнөөдрийн оролцогчд маань, гэрээ цэргүүд маань хугацаа цэргийн алба хаагаад хугацаа цэргийн албыг аль ангид хаалаа? Зэвсэг төчний 32 дугаар анги. Таагаар он жууд уу? Тэ он жууд. Хугацаа цэргийн албанд ирэхэд ер нь анх юу нөлөөсөн бэ? Тэгээд яагаад цэрэгт явах болсон бэ? Хугацаа цэргийн албыг бол яг иргэний үүргийнхаа дагуу цэргийн албанд татагтаад таасан байгаа. Миний хувьд бол аав ээж нөлөөсөн. За. Тэгээд аав ээж цэрэгт яваад ирэх миний хүүхэд нь. За тгий. За Ер нь бол дортойсэн. дортойсэн. За миний хувьд бол аав ээж их нөлөөсөн байгаа. Манай аав цэрэг халах гол 3 жил алба хаагаад тэгээд Тэг аймгийн дадлсан дээрээ тэлийн цэрэг төрсөн байгаа. Тэлийн цэрэгээр нэг 3 жил яваад тэгээд өөрөө орхисон. Тэгээд манай аав тэрнийг харамсдаг юм шиг байгаа тийм үү. Намайг хөвгөдөө цэргийн албаар яваарай. Хугацаа цэргийн албаа хааж тэгээд өргөжлөөд улираа тэр ангитай хатгачаар ороо гэж зөвч байсан. Тийм болохоор би хугацаа цэргийн сонгоод Хугацаа цэргийн албаа хаагаад зөв аавын захиасыг биелүүлж байгаа. Сайн хүү байна. Анх хугацаа цэргийн албанд албаа хаачаад тэгээд гэрээ цэргийн алба руу ингээд үргэлжлүүлээд хаах гэж байна гэдэг ингээд шийдвэр гаргахад одоо арга ирнэ яаж хүлээж авч гэрээ цэргийг ер нь яаж ингээд ийм алба байдгийг мэдсэн бэ? Яаж элсэж оров? Элсэж ярих хувьд бол цэрэгт алба хаачихт ингээд тусгай хүчний цэргийн мандлаас тусгай хүчний цэргийн ангиуд гэрээ цэрэгтэй болж байгаа. Гэм мэдээллийг тусгай хүчний цэргийн мандлаас хэлж танилцуулсан. За сонгох болсон шалтгаан гэх юм бол гэрээ цэрэг гэлөө боломжтой харагдцалтай ер нь бол 1 жил халбаагаад хэрэг өөрөө чадах юм бол ажиллагаанд явж болдог. Ахлагчийн албыг сонгож болох гэсэн. Тэр бол нээлттэй байдаг. Гэрээ цэрэг хугацаа цэргийн албаа ч юм уу ахлагчийн албанд бол нээлттэй байдаг. Тэгээд гэрээ цэргийн алба бол татсан зүйл нэх юм бол мэдээж богино хугацаанд ажиллагааны газар оронд очдог. Албаар боломжтой гүйцэтгэх юм тий. Тэгээ бас баг зэргийн өөртөө мөнгөөр өмтөлөх үүсгэх тийм боломжийг олгодог тий. Гэрээ цэргийн өөрөө бас цалинтай. Тийм амжилттай. Тийм байдаг болохоор гэрээ цэрэг их боломжтой санагдсан. За миний хувьд бол гэрээ цэргийн албыг сонгосон нөө. Аав ээж маш нөлөөсөн байгаа. Манай аав ээж Ер нь бол аавгаа захиасыг үргэлжлүүлээд цэргийн болъё гэж сонголт хийсэн юм тий. Хоёр ихний хувьд бол одоо гэрээ цэргийн албанд анх яаж орчив? За гэрээ цэргийн албанд орох болсон шалтгаан маань бол аав ээж маань Нөлөөсөн. их нөлөөсөн. Тэгээд бид хоёр хугацаа цэргийн албаа гээд халагдах гэсэн юм. Тэр чинь зээлээ. Халагдахаас нэг 2-3 хоног өмнө тусгай хүчний цэргийн командаас зэрэг танилцуулга хийсэн байхгүй. Тэгээ ерөнхийдөө бид нар яг ингээ халагдахаар ингээд тусгай хүчний цэргийн командалд ингээ гэрээ цэрэгээр орох өргөдлөө бичээд бүгдийг яг халагдахаар байна. За. Тэгэхээр тэр шин халагдахаас байхгүй бид нар өөрөөр халагдахаас ингээ урд шин 20 тооны дараа ингээ өргөдлүүдээ бичээд бичсэн. Тэгээд тэр хоёр чинь тэгээд ах тэр чинь хоёр өөр рот байсан. За. Тэгээд би ахыг ч оронд ч гэж мэдээх байсан. Тэгэл өргөдлөө өгчөөл маргааш нь жигсаал. Тэгээ өглөө жигсаас гэн манай ах гараад ирсэн. Шүү. Жагсаас одоо нэг гэрээ цэргийн албан гар гэдэг. Тий. Жагсаас нь чинь манай ах гараад ирсэн. За та хоёр ихэр бол хоорондоо ярилцаагүй юм тий. Хамт явъя гэж юусэн ярилцаагүй юм тий. Өөр салбар байсан болохоор. Тэгээд та хоёр л аавынхаа захиасыг маш сайн биелүүлсэн байна да. Тэгээд шахихаа өргөдлөгсөн мэдсэн юм байна. Тэгээд гэртээ очичоод сар амарчаад тэгээд юун дээр
Улаанбаатартай юм дээр ирсэн байсан. Аа за. Тэгээд 330 31 гээд 2 анги гээд ялгаад Сонголт байсан. сонголт. За. Тэгээд би тавьсан аав ээж тэгээд дархан тэгээд За. Дарханд нөгөө нэг мэрэгчлээ Дархан- матбуулгын мод мэрэгчлээ цогц 330 дугаар ангид Мгм. энэ хоёр орохоор өргөдлөгдсөн. чинь би дээр зогсож чинь манай ах 331 лөө орох юм байна. 330-аас 331 лөө орох юм байна гэдэг. Гэсэн чинь манай ах гараар. За. Тэр наач яаж байгаа юм бэ? Хоорондоо ярилцаагүй. Ярилцаагүй шүү гараа өгч тий. Тэр За, нэг за. байгаад Тэгтэн байл. Тэгээд ах нь яагаад 31-ийг сонгосон юм? 331. Би анхнаасаа 331 дээр ингээд орё гэж бодчихсон. Аа. Уулын тусаа бодлоо. Уулын тусгай гэдгээр нь. Тэгээд Зөв. би өөрөө ууланд явах дуртай юм даа. Аа зөв за. тэгээд за яах вэ? Тэгээд 330 таа болтхөө 331 таа Ахтайгаа хамт явах уу гэдэг. тий ахтайгаа Асуултанд ороод. тэгээд асуудал нь орж бодчих. За яаж ганцаар нэг явуулах вэ? Тэгээд би гараа өрөөд тий 330. Тэгээд хамт ясан. Нэг рүү бас